Fly to your city, excited to see your face. Hold me, console me, and then I'll leave without a trace. Come on, don't leave me, it can't be that easy, babe. If you believe me, I guess I'll get on a plane. Нэг удаа захисан төвшөч үедээ гэрлүүдээ бас яхаарай. Бид гурав ерөнхийдөө орой гарсан. Тэгээд хоолтын даваан дээр жоохон цастай мөстэйс нэг ботох юм бол зам харьцангуй гоё байсан шүү. Нааш шаалтаа. За тэгээд нөө замын үдшиг Улаанбаатар 600 гаруй километр юм чин замдаа үлссэн хүмүүс чойр дээр зогсоо сэв ороод нэг ойр зур идж явахам халуун цай кофе аваад цаашаа явцгаасан. Тэгээд бид шүнжээ явсаар агаад өглөө 4 өнгөрч яхаа замын удаад очиад тэгээд хэлгээл нэгдэггүй машин орох гэдэг байсан учраас машинда ханаад өглөө 7:38 төгч яхад цааш авч ордог хүмүүс маань жолооч ирээд сэрээсэн. За ингээд л жолооч ир сэрээсэн бид нэр цааш орох машиндаа суусан. Тэгэл очирлоо хүлээгээл хийсэн. Тэгээд ийм их очирт өглөө дөнгөж 8 болоо дөнгөж хил нэгтгэд ийм их машин очирлцсан байлээ. Тэгээд дандаа тендерийн машинууд идэм байлээ. Тэгэл 90 гарыг 50 100 ён төрүүлж гарan 100 ён шүү гээл. Тэгээ би тэгэхэд нэх араар биш урдуур биш тэгэл дундуур машин олоод тэгээ нэг хүний 50 ёноор цааш гарсан байгаа. За энэ доо тэгээд юу хатсан байна. Энэ доо дэрийн тэгээд бирэнд бас надад хаад зарим хүмүүс паспортыг шууд хурааж аваад ковид шүү яа. Яагаад вэ шүү. За тэгэл Монгол хүн байна ирээд агуулдаг хөл тавьсан юм чи. Нөгөө албатаа солонгын өнгөтэй хөшөөний үсийг нь болоод авсан байна. Ингээд цаашаа нөгөө явсан да. Тэгээд нөхрийнхөө гол утсан зорилгоо биелүүлээд бас ажлын байрнууд тавих пар болон бусад сантехникийн хэрэгтэй зүйлсүүдэд цуглуулад дэлгүүр хийсэн. Барилгын дэлгүүр хийсээд явж байгаад гадаа амар хүүтэн салхитай. Яг өөртөө нүүр нүдгүй амар хүүтэн салхитай байсан. Тэгээд Монголд цастаа бахад өглөөний минь дөнгөт орчлон минь. За ёо ирэнд анх удаа ирсэн хүний сэтгэл гэдэг бичлэг гэхгүй. За ямарсаа өнөөдөр чи ирэнд ирээд 2 дахь өдрөө өглөө байна. Тэгээд өчтөрөнд бид чинь 11 12 үед ирсэн амар юу байсан. Амар хүүтэн салхитай ёо өстө нүүр нүдгүй муухай хүүтэн байсан. Өнөөдөр харин бүр аюу гоё. Тэгээ манай нөхөр манай ах хоёр ийшээ ойрхон юуны машины дэлгүүр орно гэд сэлбэгийн дэлгүүр орно гэд явцсан. Тэр хооронд би нуур гаргаад эрэхтэн бэлдээд тэгээд одоо баранда яа ирээ миний төсөөлжснээс тиймч гоё газар биш байна, тиймч муухай газар биш байна. Яг гоо тэгэл байдаг л газар байна. Бэн тэг би чинь одоо 6 сартай жирэмсэн. Тэгээд өчтөр жаахан нөгөө нэлээ их алхсан гадуур. Тэгсэн чинь арай жаахан хатуураа, жаахан хөлмөр памбараад. Тэгээд за бошоохон жаахан амрыг гэж бодоод өчтөр нэлээ эрт амарсан байдаг юм. Тэгээд одоо сайхан өглөөнийхөө бэлтгэлээ хийгээд нүүр гармаар авгая. Тэгээд хамтдаа гарна. Та нарын өнөөдрийн өглөө хэрхэн эхэлж ийн бүтэнсэн өдрийн өглөө. Биш нөгөө нэг яасан том охиныгоо эмээ өвөд нь үлдээгээд ирсэн. Анх удаа би ингээд нөгөө охиноо үлдээгээд яаж байгаа ахгүй юу. Сайн яасан нэг хүн шахаас нүггүй юу гэхгүй юу. Нүдний үзүүртэг сони юм харагдах чаа. Тэгээд анх удаа охиноо би чинь яаж байгаа бит хоёр 3 шөнө 2 өдөр ч юм уу ингээ орхио явж байгаа байхгүй юу. Төрснөөс нь хойш одоо манай том охин 2 нас гарантай. Тэгээд эхэндээ жаха санаа зовоол яана шөнө уйлж байгаа болоо сэрж байгаа болоо яаж байгаа хоолой хэр идэж байгаа бол гэл уг нь мөө мэтрээс гарцсан л та.
аль дээр үед гарсан баг жилийн өмнө гарсан. Тэгээ санаа зовох зүйл бол байхгүй нэ л цаанасаа санаа зовоод өгөн айгүй найдвартай хүмүүс үлдээгээ явсан байгаа байхгүй юу. Тэгээ бүр хамгийн инээтэй манай ээжтэй ээж эмээ өвөд нь үлдээсэн байхад чинь дахиад нөгөө хатаж хүч нэмж ирж байгаа юм. Манай эгч нөхөртөөгөө хоёр хүүхэдтэй ирж харж байгаа нийт 6 хүн нэг хүүхдээ харж штэ ёо. Тэгээд багаас нөгөө нэг энэ тэнд юусаа орхиж явж байгаагүй, үлдээж явж байгаагүй болохоор тэг жаахан ихэндээ санаа зовсон. Одоо болоо зовхгүй байна. Өгчтөд мессеж бичиж асуусан чи арай сайн байгаа, хоолндоо сайн байгаа ерөөсө санаа зовлтгүй гэд манай их тэгжилээ. Тэгэхээр санаа амраад өчтөр шинэ үсэн сайхан унтлаа. За тэгээ одоо сайхан өөр гармаар аваагаад өнөөдөртөө бэлдээд тэгээ хамтдаа гарцгаая. За 90 хатад ирээд 2 дахь өдрийн өглөө нэг юм хөө байна. Ямар цонхоор амьдрал сайхан харагдана гэдэг дуу яддаг ш. Тэр шиг буудлын цонхоор амьдрал 90 дэх өглөөний амьдрал нэг юм хөө хэлж байна. Өнөөдөр сарнда тэр гоё өдөр нэг үү юу? Өгчөр бид тэр нэг тэр харагдаж байна меншан тэр гуанз гээд тийш орж орой хаалт ицээ айгу гоё хаалттай газар байлаа. Тэгээд энд ирдэг хүмүүс маань мэдэх байлгүй. Тэ ямар хаалттай газар гэдгийг. Тэгээд бодлыг өөрөө харуулъя гэж нэг бодохгүй нөө яахаа угаас тэгэл ирэнтэй. Бодлоод нь ямар адаг нугаас ойлгомжтой юм чинь тэ. За тэгээд одоо сайхан нүүр авгаачлаа. Одоо сайхан нүүр амаа будаад яхан мейкапны ажил хийж байгаад гарыг да. Тэгээ ирээнд ирсэн бас нэг гол зорилго маань бас юу вэ гэхлээр энд манай нөхөр бас юунда хашаанда айгуу том ажлын гараж барьж байгаа. Том ажлын байр. Тэгээ тэрнийхээ бас нэг дулаалгын самангийн те тэгээ пар панелын пар гэж үйд юм шүү дээ те гэж нэрлдэг. Тэгээ тэрийг авах бас сайн чанартай газар олох гэл ингээд жоохон бас чухал ажлууд байцтай. Өчигдөр хамгийн гол нь ирээд бас том ажлуудаа газ хамжуулаад авсан. Өнөөдөр бол хамтдаа нэг жоохон жижиг сажигтэй юм ажил хийдтэй одоо нэг ажилласаад байх юм зүгтсэнгүй гэхгүй юу. Тийм байна. За тэгээд нүүр амаа будаад амаач бодохгүй. Нүүрээ будаад би дээрээ сайхан өнөөдөр амралтын өдрөө сайхан гарцгаая. За тэгээд бичлэгтэй минь хамт байсан. Та нартай бүгдэнд нь баярлалаа. Тэгээд дараа зөндөө олон гой сонирхолтой влогуудаараа удахгүй эргээд уулзцгаая.